За үзэгч та бүхэндээ зочин цагаа хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочнороо бид бүхэн 10 настай англи хэлний багш 10 бэлгийг та бүхэндээ уулзуулж байна. Өглөөний мэнд сайхан амарсан уу? Бидний урилга хүлээж хүрэлцээрсэн баярлалаа. Өглөөний мэнд. За үзэгчдээ бас өөрийгөө бас дэлгэрэнгүй өөрийгөө танилцуулаач. Миний нэрийг Арга Улиг гэдэг. Би одоо 10 настай. Би 4-р анги. Тэгээд би англи хэл онлайнаар хүүхдүүдэд заадаг. Тэгээд би одоо олон хүүхдүүдэд заахын тулд апп бүтээж байгаа. Яа минь дөө. Амтд хүмүүс. За, амтд хүмүүс вайтан дотор өмжөө. Вайт гэж юу гэсэн үг вэ? За, түмпэн гэсэн үг шүү. Түмпэн гэсэн вайт гэж түмпэн. За, тэгэхээр амтд хүмүүс түмпэн дотор байна гэж. 10 бэлгийн хувьд одоо хизээнээс эхлүүлээд англи хэлээр сурах болсон бэ? Яагаад юу н одоо англи хэлийг сонирхон судлах болсон юм? Би 6 настайгаас англи хэл сууж эхэлсэн. Эхлээд бол би хувийн сургууль сурдаг гэсэн. Тэгээд тэр хувийн сургуульд надад нэг яаж англиар унших уу гэдэг нэг жижиг шажиг юмнуудыг зааж өгсөн. Тэгээд би 7 настай болоод аав бид хоёр нэг Wimpy Diary of a Wimpy гэдэг номыг орчуулад тэгээд миний ер нь бол англи хэл тэгээд илүү сайн болсон. Аав нь юу н бол чамайг илүү их дэмждэг юм шүү дээ, тий? Хүүхдүүдэд бол бас одоо захин хичээлээр англи хэл заадаг гэсэн шүү дээ, тий? Тэгэхээр энийгээ одоо хизээнээс эхлүүлсэн юм. Өнгөрсөн жил эхлүүлсэн. Тэгээд одоо би заагаа 1 жил болж байгаа. Одоо юу н хичнээн шавтай вэ? Одоо л би нэг 50 гаруй шавтай. Хүүхдүүдэд заахаар агаад юмаа ингээ баттгаад илүү сайн сурчтай юм лээ. Хүүхдүүдэд заахаар англи хэл маань миний англи хэл илүү сайжирдаг. Мэддэг юмгаа бүр төгс эзэмсэж байд юм лээ. Ер нь бол хүүхдүүдэд заахад бол. Чи юу н хідээс хэдэн насны хүүхдүүдийг заадаг юм? Би 6-аас 14-тэй хүүхдтэй хаа. Ер нь бол хүүхэд 30 минут л төвлөрч чаддаг. Тийм л 30 минутаар би заадгаа. Тэгээд манай хүүхд намайг дандаа багшаал гэдэг. Багшаал гэдэг үү? Чи бас өөрхөө 2 дүүтэй юм билээ шүү дээ. 2 дүүтэй бас хичээл заах уу? Энэ хоёрт би бас жоохон занаа. Энэ хоёр ихэр тэгээд одоо 1-р ангид байгаа. Анх юу н бас одоо англи хэл нь жоохон муу байсан гэж штий тий. Тэгэд өөрийгөө хөгжүүлэхийн тулд чи юу н юу хийдэг вэ? Амарсан миний үндсэн суурийг маань миний сургууль гялц тавьж өгөөд харин нэг дунд төвшөнд бол аав намайг нэг зуны амралтаар хөгжүүлээд тэгснээсээ хойш би өөрөө сураад эхэлсэн. Би яаж англи хэлээр сайжруулдаг вэ гэхээр аудиобук гэдэг юм сонсдог ном байдаг шүү дээ англи хэлээр. Тийм ном сонсоод тэгээд бас хүүхдүүдэд угаасаа заахын тулд би тэрийг төгс эзэмшсэн байх хэрэгтэй шүү дээ. За ер нь яагаад англи хэлийг ер нь сурах хэрэгтэй юм болов? Яагаад гэвэл англи ер нь бол бүх юм хөгжилтэй улсууд англи хэлтэй те. Ер нь бол ихэнх нь англи хэлээр ярьдаг. За тэрэнд том болоод нөгөө ажил авахд тэр чинь их мөнгө өгдөн штэ маш их цалин өгнө. За ажил авахд хэрэгтэй. Бас англи хэл сурчаар бусад юмнуудыг илүү амар сурд юм билээ. Ер нь бол YouTube-ээс им шинэ юм сурах юмнууд чи ер нь ихэнхдээ дандаа англи хэлээс байдаг те. За тэгээд тэгдэг. Тийм болохоор англи хэлийг заавал сурах хэрэгтэй. За чи ер нь англи хэлнээс гадна өөр хэл мэдэх үү? Би орос хэл жоохон үзэж байгаа. Тэгээд нэг харилцах тэр жоохон үзэж байгаа би. Ер нь би орос хятад англи хэл одоо үзэж байгаа. Манай хоёр дүү бол япон хэл үзэж байгаа. Яагаад энэ хэлүүдийг сонгож судалж байгаа юм? Монгол хэл бол уусаа заавал сурах хэрэгтэй. Харин англи хэл бол би сая хэлсэн гадаадад цалин ихтэй ажил олоход хэрэгтэй. Бас бусад юмнуудыг илүү амархан сурна. Харин орос хятад бол бидний хурш болохоор байнга байх болохоор тэндээ харьцаж сурах хэрэгтэй. Бас нэр Япон улсыг бас сурах хэрэгтэй. Япон улсын хэлийг би одоо ингэж жагаад сурна гэж бодож байгаа. Ягаад гэвэл Япон улс бидэрт туслаж дэмжлэг үзүүлэх сонирхолтой болохоор. За ер нь Монгол улстай найрсаг өгдөн штэ. За ер нь чи англи хэлээр дамжуулаад айгүй олон зүйл сурсан гэж штэ. Тэгэхээр энэгээр дамжуулаад ер нь бол ямар зүйлсүүдийг ер нь суралцсан бэ? Би анимашн хийж сурсан. Бас зураг зурж сурсан. Өөр би жоохон нэг нөгөө IT сурсан. Тоглоом бүтээдэн штэ. Тэгээ IT жоохон сурсан. Тэгэд баах юмнууд сурсан. Бусад англи хэлний юмнуудыг бас сурсан. Mud of the cup. Mop the mud off the cap on top. Mop
Automat. 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 Autocap. Automat. Autocap. Cap. Uncap. Cap. Cap. On top. On top. 자, 이거. Mop the mat of the mat. Mop the mat of the cap. Mop the mat of the cap on top. За, сэмэн. Одоогийн байдлаар ер нь хүүхдүүдтэй ямар хичээл зааж байгаа вэ? Захимаар. Би харилцан яриа заадаг, уншлах хийлгүүлдэг, бас дүрмнүүд заадаг. Ямар мундаг юм бэ? Бүр чамааг ингээ хараад ирсэн чи бүр игдүү хурж байгаа хэрнээсээ үнэхээр тийм бахархах сэтгэл бас давхар төрж гин. Аргу бас нэг манай альфа үеийн төлөөлөл бас үнэхээр мундаг байна гэдгийг бас эндээс бас харагдаж байна. Чиний хувьд одоо хичээлээ бас ямар аппликейшнээр бас заах уу? Одоо захимаар заадаг гэсэн шүү дээ. Тэ. Зүүмээр заадаг. Зүүмээр заадаг уу? Зүүмээр тэ. За ер нь хэдэн цагт ер нь бол ихвчлэн заах уу? Чи бас нөгөө хажуугаар нь хичээлдээ бас давхар явах бах тий. Тэгээд энэ хоёрыгоо ер нь яаж амжуулаад байна? Өдөр миний хичээл ордог. Тэгээд орой би хичээлээ ер нь бол заадаг. Өдөр ирээд өдөр тэг хичээл заагаад эренгүүтээ нэг 30 хэдэн минутын дараа хичээл эхэлдэг. За чи ер нь англи хэлнээс гадна өөр хичээлдээ ямар хичээл дуртай вэ? Монгол хэлд. Монгол хэлтэй дуртай юу? Яагаад? Яагаад гэвэл би монгол хэл дээр илүү сайн болохоор. Чиний ер нь ихтэй хэлний авьяас хэл аягүй сайн сурд юм бэ те ер нь хэлний авьяас аягүй өндөр юм байна шүү дээ. Тэгээд ер нь одоо чөлөө цагаараа ер нь юу хийх дуртай вэ? Чөлөө цагаараа би ер нь чөлөө цаг баг гарахгүй юу? Гарах уу? Тэр юу хийх үү? Би ер нь нөгөө тоглоом тоглодог бас заримдаа. Тэгээд бас чөлөө цагаараа нөгөө би бас юмаа давтна, анимашн илүү сайжруулна гэд бас өөр юмнууд хийдэг. Их юм аа тийм. Бас science, шинжлэх ухаан те. Шинжлэх ухаан, математикны, анхан шатны математик гэд маш олон юмнуудыг би аапанда гаргаж байгаа. За өстой мундаг юм аа чи нэр. За одоо хоёулаа шүү дээ дэлгэцэндээ анхаарлаа хандуулаад тэгээ чиний нөгөө зургнууд гарч ирэх байхгүй юу? Арга билгээ тэгээд хоёулаас одоо энэ зургийн талаар бүгдээрээ гоё хизээ хаана ахуулсан ингээ тэгээ хоёулаа гоё үзэгчтэй яриад үгүй те. За энэ зураг шүү дээ. За хизээ хаана ахуулсан бэ? Би энийг нөгөө би лагертай. Лагертаа тэгээд би ногоо тарьдаг байсан тэр үед. За би тэгтээ одоо тарихаа болцсон л доо. Тэгтээ өмнө би ногоо тарьдаг байсан. Тэгээд би энэ ногоо тарихтаа маш их хичээж тэгээд эрүүл ногоо идэж бас ээжийн найз, аавын найзуудад бас энийгээ мөгдөг байсан. Ямар ногоо тарьдаг байсан юм? Ер нь бол үгэрцээ бол байнга тарьдаг байсан. Тэгээ помидор нэг жоохон тарьж исэн баха. Төмөс бол тарьдаг байсан. Ер нь үгэрцээ помидорыг ер нь яаж тариул одоо зүвтэй аюу гоё ингээд том урах уу? Би яг санаж байгаа хэлээ заяа. Үгс тэмх халуун газар тэгдэг лөө. Би буруу хэлж магадгүй шүү заяа. Би энэ чинь бараг 1 жил 2 жилийн өмнө тарьж исэн болохоор мартсан. За үгс тэмх халуун газар тэгвэл дээр хаа. Тариул гоё болох уу тий? Эсвэл хүүтэн газар гэж магадгүй шүү. Помидор хүүтэн газар илүү халуун газар аль нэг нь. Ямар ч үргэс тэмхийн хоёр нэг нэгээрээ өөр газарт байдаг. Үгсийн помидор хоёр ер нь хүний бид ямар ашигтай? Ер нь ер нь л гоё. Ер нь бол гоё амттай тий. Хойлоод идгээр гоё салаад малаад идэл гоё идэх тий. Тий. Бас өөртөө яг ийм эрүүл яг ийм ногоо тарьсан энэ үед. Гоё шин ногооны салаад хийж идэл гоё штэ. За дараагийн зургийг бүгдээр хамтаа үзье. За яг нөгөө нэг хичээлээ зааж авах үеийнх нь штэ тий. Ямар гоё камер технологиудтэй юм бэ тий. Ер нь би ер нь хүүхдүүдтэй агаад маш бид хоёр хүүхдүүдэд маш чанартай хичээл заахын тулд ийм төхөөрөмжүүд авсан байгаа. Тэгээд би камераа судалж байгаа. Тийм ер нь бол зураг банаа санах бол. Чи ер нь одоо камер технологиудаа сонгож авахдаа юун дээр ирлүүх анхаардаг вэ? Чанар ер нь бол чанарыг би хүүхдүүдтэй заасан мөнгөөр авдаг. Би ер нь бол хүүхдүүдэд
чанартай заах хэрэгтэй. Бас мэдлэг өгөх хэрэгтэй. Тийм ер нь бол хоёр зорилгоор би заадаг. За бүгдээрээ хамтдаа дараагийн зургийг үзье тийм ээ. Энэ ямар хөөрхөн зураг вэ? Чи энэ үед хэдэн настай байсан бэ? 9-тэй байсан баг. Тийм 9-тэй байсан. 9 настай. Сая ер нь бол саяхан л та. Саяхан л авсан юм байна тий. 8 7 сар. Ер нь хичээл заагаад ер нь хэр удаж байгаа юм? Би 1 жил болж байгаа. Ер нь хичээл зааж яхад ер нь жоохон түүхтэй ч юм уу, эсвэл боли ч юм уу гэсэн бодлууд ер нь чамд төрж ирсэн үү? Үгүй төрж байгаагүй. Огт төрж байгаа. Огт төрж байгаагүй. Энэ ер нь бол чиний ер нь бол хобби юм бэ тий? Хүмүүст хичээл заах нь. Чи ер нь хичээл заах гоё. Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ? Ирээдүйд би ер нь хичээл заадаг багш хിവэрэл бай гэж бодож байгаа. Гэтэ ирээдүйдээ л мэддэг байх л та. За би ингээд бассейнд сэлдэг. Манай хоёр дүү ч гэсэн сэлдэг. Тэгээд энд би бассейн дотор байна. Баяа 2 жилийн өмнө гэсэн байгаа. Гэтэ би 2 жилийн нэг 3 сар яваал болоод тэгээд одоо л нэг жоохон сэлж эхэлж байгаа. Ер нь би багаар л хийдэг. Харин манай хоёр дүү ер нь саяхнаас сэлж ирсэн. Гэтэ надаас намайг гүйтсэн дэлфин мэлфинийг яаж тэхийгүү сураад бүр намайг бүр гүйтсэн. Тийм үү. За ямар мондөг юм бэ? За бүгдээрээ одоо арга биелийнхаа гой зурнуудаар аяллаа. Тэгээд ер нь одоо чи ирээдүйд ямар мэрэгчлэлтэй хүн болъё? Одоо яг ирээдүйд ямар зорилго ер нь тавьж байгаа вэ те? Миний зорилго бол хүүхдүүдэд мэдлэг өгөх юм. Одоохондоо бол. За баярлалаа. За тэгээд үзэгч та бүхэндээ зочид цагаа хүргэлээ. Энэ удаад бид бүхэн 10 настай англи хэлний багш Альфа үеийн төлөөлөл арга билгийг та бүхэндээ танилцууллаа. Өргөжлөлөө үзэгч та бүхэн маань шинэ өдөр хөтөлбөртэйгөө хамтаагаарай. Баяртай. Баяртай. Баяртай хоёулаа баяртай гэж. Баяртай.